За өнөөдөр Саяна маань цэцэрлэгээ солиод том ангитай цэцэрлэгт орж байгаа. Тэгээд анхны өдөр учраас дүүтэнд битээд хөргөж өгөхөд гарч байна. Би харин гэртээ халтныг юм орхиж тэгээд түр хараад байж дүүгээ хааж байгаа хөдөлж болохгүй шүү гэсэн чинь ингээд хөдөлгүй наам хараад дүүгээ сатуулаа байж байгаа юм да. Өстө хөөрхөн. За тэгээд ингээд очиод цэцэрлэг дээр нь очисон. Манай охин харин анхны өдөр гэхэд ерөөсөө ойлгохгүй ээжээ ийм юм байна, тийм юм байна гэлнээс шашаагүй гэл багшийнхаа хүүхэнд ороод бүх юм сонирхоод нөгөө шинэ орчинд ирж байгаа болохоор энэ ингээ Саянагийн ангин байна. За энэ дээр хичээл дээрээ ер нь юу үүсгэн, цэцэрлэг дээрээ юу үүсгэн гэдэг багш нь надаа ингээ тайлбарлаж өгөө сууж байгаа. Би та бүхэндээ дараа нь тухтаа ер нь цэцэрлэгийн талаар ярьж өгнө гэж бодож байна. Саянагаа үлдээчээд гэртээ ирээд саруулыгаа бас цэцэрлэгт явуулах анхны өдөр байгаа. Энэ машин нь ирж гин бидэд эхний өдөр болохоор уйлах болов гэж бодож жоохон санаа зовоод байгаа. Тэгээ багш нь ч гэсэн айгу санаа зовсон байдалтай тэр царийг нь хараарай та нар. Тэгээд ойрын хэд өдөр гэрээсээ бол ерөөсөө гарч болохгүй яа гэвэл саруул маань хитрхи жоохон байгаа учраас гинт уйлах юм бол би шууд очиж авах хэвээр. Ямар ч хэсэг уйлахгүй юм бүрх явсан. За ингээ гэртээ байж байгаа би одоо 4 цаг болж байна. Саруулгаа очиж авах гад тэгээд ерөөсөө над руу бол огт яриаггүй. Тэгээд уйлаагүй юм шиг байна. Тэгээд дунд нь нөгөө зураг ирсэн, мессеж ирсэн багшаас нь уйлахгүй их сайн байна, сайн тоглож байна, хоолоо сайн идсэн гэж тэгжсэн. Тэгээд цэцэрлэг нь бол 9:30-аас 5:30 хооронд явуулахаар тохирсон байгаа. 5:30 гээд надад хүргэж өгнө гэсэн. Гэхдээ би эхний хэд өдөр бол өөрөө очиод авчий гэж бодоод жоохон эртгэн гараад 4 цагт ингээд авах гээд явж байна. За тэгээд өглөө би чинь бантан, тараг хоёр хийж өгөөд бэлдэж өгөө явуулсан. Цэцэрлэгийн цаанаасаа бол хоолтой тэгтээ нөгөө хитрхи жоохон штэ манай сарвал чинь 8 сартай цэцэрлэгт явж байгаа учраас эхлээд өөрийнхөө яг гэртээ иддэг хоолоо идүүлсэн дээр гэж цэцэрлэгийнх нь эрхлэгч зөвлөсөн. Би ч бас тэгж бодоод яг гэртээ иддэг барьдаг юмнуудыг бэлдэж өгөөд явуулсан. За тэгээд одоо хэдүүлээ цэцэрлэг дээр нь очиод охин маань уйлах нь яах нь харъя. Юу уйлах нь нэрэ саруул гэж байгаа. Саруул гэж готлынх нь тавир. 어머니 사연을 잘 다녀요? 네, 잘 다녀요. Чи ингээ уйлах нь гэсэн чи ерөөсөө уйлаагүй харангуйтлаа хөөрхөн бааз. Тэгээд энэ цэцэрлэг Саяна явж исэн болохоор багш нь хаалгаа онгойлгонготлаа шууд "Оо ээжээ Саяна цэцэрлэгтээ өнөөдөр ямар явсан бэ? Уйлаагүй сайн явсан уу?" гэл амар хөөрхөн. Тэгээд ерөнхийдөө өнөөдөр сарвал ямар хөө бизнес бүгдийг надад тайлбарлаж өгч байгаа. Ерөөсөө уйлаагүй, аягүй сайн тоглосон, хоолоо маш сайн идсэн. Одоо нөгөө явуулж өгсөн бантан тараг хоёрын ингээд өдөөс өмнө хойш гээд ингээд хоёр удаа жоохон хуваагаад өгчихсөн. Тэгээд анхны өдөр гэхэд сарвал өрөөсөө уйлахгүй бүр нэг ч уйлаагүй. Би бүр гайхаад нэг ч уйлаагүй гэсэн чинь тийстэ нэг ч уйлаагүй өстө хүрхэн бисэн. Тэгээд унтахтаа нэг жоохон унтчих чадахгүй ингээд нааш чашаа хараад анхны өдөр болохоор тэгэхээр би ингээд тэврээд хамт хэвтээд тэгээд нуруунд дэр ингээд бөвөө гэдэг ингэсэн чинь тэгэл унтаад өгсөн бүр үнэхээр хөөрх юм аа хэвтэ нэр ерөөсөө уйлаагүй хэвтэ сайн явж чадах юм шиг байна. Та тэгээд өнөөдөр бас айгуу санаа зовсон мэт гэд намайг тэгэн оо харин тийм ээ гэхдээ ерөөсөө ярихгүй байсан болохоор би бас дажгүй байгаа юм байна даа л гэж бодож илаа гэсэн чинь харин тийм таныг ингээд санаа зовхох гэд би бас зураг мессеж явуулсан гэд би тэгэхээр оо харин тийм ээ тэрийг чи хараад бүрстэ сэтгэл тайвшраад ингээд би оройсоо ингээд 4 цагт ирж байгаамаа гэдгсэн чинь манай саруул өстой сайн явж чадах юм шиг байна. Өстой онцсон гэл надад тайлбарлаад өгсөн. Тэгээд ер нь өстой сайн явж чадах юм шиг байна. Тэгээд эхний өдөр болохоор бүр санаа зовоод байсан. Тэгээд би ер нь бол эхний 3-4 өдөр ингээд эрт 4 гээд очиод авчий гэж бодож байгаа. Яг тэгвэл саруул бас ханиадны им ууж байгаа байхгүй юу? Тэгээд би өөрөө бас яг гэртээ байж байгаа болохоор гэртээ ирээд авчий гэж бодоод эмээ 430 минутанд дуух болохоор өөрөө зүгээр цэцэрлэгээс хангуутлаа эмийн өчөө дөө гэж бодож байгаа. Тэгэхэд өнөөдөр ингээд маш сайн байсан биш ээ миний охин. Ихтэй хөөрхөн байгаа ичтэй. Тэг бүр санаа зовлтгүй ингээд сайхан явуулж болох юм шиг байна уу. Тэгээ саруулын ангид
саруултаа нэлээд нэг хүүхэд байгаа. Нөгөө ангид нь болохоор 3 хүүхэд байгаа. 10, 11, 12 сартай гэсэн 3 хүүхэд байгаа. Тэгээ нэр намайг тос байхгүй л гэцгсэн. Нүүрний тос нүүрийн гарын нөгөөгаа дөөр хүүхдийн тоснос түрхсэн шүү ээж тэгээ тосын явуулаарэ гэдгийгсэн. Хөөхөн багаас тэ бүр сэтгэлээсээ багш нь ингээл үргэлжлүүлээд цэцэрлэгт явсны 7 дахь өдрийн өглөөний бичлэгийг оруулъя. Өнөөдөр манай гүнж өгснөө. Хаята. Гэтэл манай гүнж өгөөд. Өчиг өөр хувцас хүмүүс. Өөр хувцас авах юм гэсэн. Хамцуутай хүмүүс дүүд мамын хамцуутай хүмүүс ч гэсэн. Хүн гадаг хүүхдэн аавч юм хамцуутай хүмүүс нь заа. Яка? Туа. 뭐야? 저. Тэгэл thôi. Эндээ усан даа. Тэрхүү. Тэр нэг дээрс нь давхарлаад юм өмсөн шүү. Папа, отец посетил 엄마. Тэшээ даарэ штэ даараа. Тэгэхээр юм өмсөн заа юу. Пиота. Писо. Пио. 엄마 봐봐. отец 엄마 посетил 엄마. За тут мама бэлэн нарта. Наа яаш нэг өрхөн бэ. Ой зөөлхий. 어땠어? 자. 자. 인상 허브네. 안녕하세요. 어머니 그거 등록증이랑 그거 다 여기 가방에 넣어주셨어요? 네. 비 왔어. 안녕하세요. 네. 사연 바이바이. 나나 엄마 안녕. 나나 엄마. Ингээд ирснээр мэдэн готлоо болж. Хэт? Уулч юм уу? Уулаад иш юм уу? Хата хэлээ цэцэрлэгт явна заа юу? Би дандаа тараг бантан гэж явуулаад байгаа. Өнөөдөр бол таргийг болоод зөвхөн бантангийн нахихан хийж өгч явуулаад таргных нь оронд амны зугаа болгож чигнэг өгч явуулж байгаа. Өмнө нь нэг удаа хамтд хүмүүстэй гүйж явуулаад дууссан. Өнөөдөр энэ хоёроос ингээд жоохон нэг тастаж өгөөд явуулж байгаа. Бүх юмаа хийжсэн хүндээ бэлтжээд хувцас өмсөд бид багшаа гараад ирээрэй гэж ярих хүртэл мөмө иддэг байгаа. За ингээд энэ хооронд заруул маань нэг ч удаа уйлаагүй маш сайн байсан. Өнөөдөр бараг 7 дахь өдөр нь тэгээд өчтөрөөс ахуулаад бүтэн цагаар өгөөд орой 5:30-аас авч байгаа. Хүүхдүүдэд өгсөн гэсэн шиг миний бие хүүхдүүд унсан. Шүд хүүхдүүд толгой хүүхдүүд яачаад байгаа. Өнөөдрөөс л харин дажгүй болоод ингээ бичлэгээ янзлаад хөөрхөн оруулж гин. За тэгээд дараагийн бичлэгүүдээр уулзтлаа. Түр баяртай.